За сайн байцгаана уу? Аудын яриа цуврал нэвтрүүлэхийн одоо ээлж дугаар хүрч байна. Өнөөдөр жижигчин мөнгөтэй хүүхдэд хэрэг цаг гаргадаг тухай ярина. За сайн байна таны урагтай л байна. Өндөр. За та ч одоо 2 хүүхэдтэй. Тий 2 хүүхэдтэй. Тэгээд одоо хэрэг одоо уран бүтээлчин бол айгүй зав чөлөөгүй ажилладаг шүү дээ. Таны хувьд одоо хүүхдэд хэрэг цаг зав гаргадаг бай. Тэгээд янз бүр байдаг байхгүй бид нэр яг нэг одоо уран бүтээлтэй үед арах юм бол нэг сар ч юм уу 14 хоног ч юм уу ер нь гэрийн бараа харахгүй гэдэг шигтэй ингээд явчихдаг. Зарим үедээ бол амралттай үедээ уран бүтээл гайгүй үедээ бол яг гэртээ байж байна. Одоогоор бол одоо энэ карантин мэндэ таарсан ч үнтэй яг гэртээ хүүхдээ хараа байж байна. Одоо та бол одоо ингээд жижигчин найруулагч хүн. Энэ бас хүүхдтэй арай өөрөөр бас хүүхдтэй ном уншиж өгдөг байх гэж бодож цаг зав зацуулах ном ч юм уу. Ерөнхийдөө жижигчин сүүлд та хүүхдийн жижигээсэн шүү дээ. Тийм. Тэгэхээр зөвхөн би таны илүү бас хүүхдийн боловсролоо хүүхдийн сэтгэл зүрхээ бас нэлээд өнгөж байгаа гэж бодоод би бас зочноор урьж байгаа. Тийм нодлонт Питер Бэнийг хүүхдийн жижигээсэн. Ер нь бол 6-7 сарын турш хүүхдтэй ажилласан. Тэрнээс урд нь бол нэг ахтар хүүхдтэй ажилласан туршлага байхгүй. Гэхдээ хүүхдийн одоо жүжигч байдаг юм уу хүүхдийн уран зохиол хүүхдтэй холбоотой хүүхдүүдтэй ажиллана гэдэг ихээр хинт ч байсан гой санагддаг. Надад бол маш гой санагдсан. Тэгээд ер нь бол хүүхд одоо бидний ирээдүй гэдэг чинь тэр хүүхдээ яаж хүмүүжүүлнэ цаашдаа энэ одоо хүний нийгэм тийм болно дэлхий тийм болно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ер нь бол хүүхдийн анхааралд аль болох одоо анхаарал хандуулж одоо юу болж байна яаж байна юу уншиж байна юу үзэж байна гэж хардаг боддог. Тэгээд ном бол мэдээж хамгийн одоо хүүхдэд хамгийн гоё бэлэг байдаг. Дээрэс нь хүүхд өөрөө номын дэлгүүрт ороод явахдаа өссөн бүгдийн үзмэр санагдаа цаанаасаа нэг хүүхд нэг нүд нь ингээд гэл зад энийг ч авч юмсан тэрийг ч үзэж юмсан ингээд хүүхд асдагч номын дэлгүүрт ороод явахаар тэрийг бол хардаг. Тэгээд одоо утастай утас интернет зурагт гэхээсээ илүү ер нь бол ном унших юм бол хүүхд илүү өөрийнх нь тарих өөрөө хөгждөг. Одоо зурагт бол ингээд бүх юмыг харуулчих шүү дээ. Бүх юмыг ийм юм байна, гадаад ийм байна гэж. Одоо энэ зохиол номон дотор бичсэнийг бол хүүхд өөрийнхөө тархин дотор өөрийнхөө зүүн дотор ургуулж боддог шүү дээ. Газар нь ийм газар юм байна. Ордон харш байлаа гэдэг юм гот. Хүүхд өөрөө нүдэ анаал заа нэг харш гэхээр тийм байх юм байна. Тэнд амьдардаг хулгана гэдэг юм гот өөрөө төсөөлж байгаа ш тийм үү. Тэр л номны одоо гайхамшиг шүү дээ. Би бол багада ном бас уншдаг байсан, дуртай байсан. Тэгээд тийм учраас номыг унших нь хэрэгтэй. Ялангуяа хүүхд наснда дөнгөж бичих шиг сураад оюун тарих сэрэг байгаа дээрээ ном үзээд уншаад өөрийнхөө нөгөө тархин доторх төсөөллийг нэмэгдүүлэх нь зөв гэж бас боддог. Тий. Тэгээ би болохоор зэрэг бас тантай бас нэг юм шалтгаан байна. Ер нь манай Монголын аяж аавуудын хувьд бол тэр дундаа аауд ч ерөөсө хүүхдтэй цаг зав гаргаж чаддаг. Яг тэгэхээр маш их ажилттай шүү дээ аауд. Тэгээд нэг хаяа нэг амралтын өдрөөр юм уу нэг ороо тэр нэг жоохон завхархаад хүүхдээ өөрөөрөө цаг гаргаж байгаа юм л зарим эрхлүүлээд ингээд ондолай зөндөлөө үүдэн тэ хөрцсөн байна л та. Зарим нь бол аюу бүтээлчээр цаг зав гаргаж тийм бүр зориулаад тийм ээ. Тэгэхээр таны хувьд одоо ороо хүүхдтэй энэ сүүлийн ямар ном уншиж өгөө? Манай хоёр бол хүүхд бол үлгэр агиох нэгдэг байхгүй тас наа үлгэр ярьж өгөө. Шинэ үлгэр сурсан уу гэдэг намайг одоо би одоо сурсан уу гэдэг. Нөгөө мэддэг гэдэг үлгэрээ хүмүүс яриад дуусчих штэ. За тэнгуудаа дараа нь бүр багтаа сонсчихсан домог хууч яриа энэ төр гэдэг штэ. Тэдний сүлдээ ярьж өгсөн. Одоо бол нөгөө цэжин төр тархин төр байдаг юм дуусчаад эргээд хүүхдээ үлгэр уншаад өгөөч юм бол одоо Google дээр те Монгол ардын үлгэр яаж шинэ үлгэр юу байна уншаагүй юм байна харж байгаа л уншиж өгдөг байхгүй. Гэтэ бас нэг жүжигчний мэргэжлээ ашиглаад бас уншихтаа нэг жоохон жүжиглээ те мангас цангасын дуургаад одоо амтэн байвал дуурайгаад ингээд уншиж өгнө л дөө. Тэгээд аль болох нөгөө юуг нь л төрүүлэх гээд байгаа шүү дээ. Тий. Одоо төсөөллийн хөгжүүлэх гээд байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь бол тэгдэг сүүлийн үед хүүхдтэй авч өгсөн ном гэх юм бол тэр нэг том юм номнууд байдаг ш нөгөө Тика хэлсэн газар тийм ээ. Хүний биеийн тухай, эрхтнүүдийн тухай, амьтдын тухай гэдэг ш тийм сурвалжуудаас нэг хэдэн сурвалж авч өгсөн. Тэрийг бол хүүхдэд сайн үздэг. Хүүхдүүд чинь ерөнхийдөө ерөөсөө зөвхөн үлгэр гэж бас хүүхдийн ном болон үлгэр гэж ерөөсөө бодож боломгүй байлээ л дээ. Тань мэдхүйн хэрэгцээ бас тийм байж юм тийм ээ. Төсөөлөн бод фантази хэрэгцээ байж. Зөвхөн үлгэр бол тэр бүх зүйлийг өгч бас чадахгүй л дээ. Ингээд ээж авч ерөөсөө үлгэрийн ном олон үлгэртэй ном л гэдэг ингээд бас. Одоо тэр том номнууд ч аюу гоё болсон шүү дээ. Гоё юм байлээ шүү дээ. Одоо хүүхдүүд ингээд амьтны тухайг үл амьтны тухай. Эсвэл хүний бие антон бол антон тийм. Эсвэл хийм физик гэдэг хүртэл мэрэгчлэр хүртэл байж байгаа тийм. Одоо тэндээс чинь хүүхдүүд өөрөө үзэн гутаа өөрийнхөө одоо цаашаа нэг ямар хүн болохоо одоо тэр чинь одоохондоо бол тогтоогүй бодож яваа шүү дээ. Асуухаар цагдаа гэж явж байгаа шүү дээ. Тэр чинь тэрийг уншиж байгаа хүүхдүүд чинь
илүү одоо юунд илүү тэр анхаарал нь төвлөрч чинь юу гэж сонирч чинь гэдэг нь хүүхдүүд уншиж байгаа номноос сонирч байгаа номноос нь харж болдог юм шиг санагддаг байхгүй тий. За тэгэхээр зэрэг манайх би бас энийг бас нэлээд манай зангар хүүхдийн номын дасвал нэлээд олон жилийн өмнө номыг гаргасан. Тэгээ энэ ч өсөө дэлхийн 365 өдөр болгон одоо унших 365 үлгэр байж байгаа. Тэгээ дэлхийн одоо маш сонгодог үлгэрүүд байж Монгол ардын 110 үлгэр багц. Гэхдээ яг энэ номыг манай редакц бодлоор хийж байхдаа юу гэсэн бэ зэрэг энэ бол манай аав ээжүүд бол маш завгүй. Ороод зөвхөн нэг юм дадал хөвшил төрүүлдэг ном болох юм. Ороод нэг яахад одоо бид нар ч ингээл нэг өвлийн хүүхдийн шин одоо ингээд гэрээ ингээд те ороо унтахынхаа өмнө тойрч сууж гад үлгэр ярьдаг юм сайхан ууламжлалтай байлаа гэдэг. Эхлээд тийм харамсангүй ярьцгаад. Тэгээ одоо яасан гэхээр зөв нийгмийн одоо энэ амьдралын завгүйчлөг амьдралын хэмнэлт төдийлөн цаг гаргаж чадахгүй байна гэж тэр томоо одоо үлгэр уншиж өгч чадахгүй. Тэгэхээр зэрэг энэ дэлхийн сонгодог одоо жишээлбэл одоо Оскар Уайлд яд жаргалтай хаан хүү гэдэг юм маш том туужийг ердөө 15 минут унших юм богинохон болгоод авчлуулгаад ингээд энэ номыг хийсэн. Тэгээ ингээд энэ номыг хийгээд ингээд хүмүүст ингээд эргээд би комент авч байгаа юм л да. Манайх ингээд яваал хүмүүс нөхөд уншчихоор яаж юм гэж ёстой төвхт. Нэг хүн ихэд яасан гэсэн чинь ердөө 7 хоног л ерөөсөө дадал хөвшил төрүүлчихэр тэгэл ороо ажилд гарч ийна аваа гэж зал. Одоо ирээд ирж гин үү та яаж. Тэгээ энэ төвхтийн заримдаа нуусан ч гэж хэлсэн. Тэгээ зарим нь болохоор зэрэг өвчөөс айгүй сонгодог том зохиол байдсан шүү дээ. Яагаад одоо ингээд өнгөн болгоцсон юм бэ гэдэг тал. Гэхдээ ер нь бол мэдээж 3 настай, 4 настай, 5 настай хүүхдүүдийн хувьд бол эхлээд нь дадал хөвшил болгоод аав нь үлгэр уншаад өгчвөл тэр нь илүү юм дадал хөвшил болоод цаашаа хамтдаа ном унших тэр зүг рүү орд юм болов гэж би бодсон. Хүүхдийн энэ номыг нь дасалж уншдаггүй ер нь би өөрөө бол номыг уншихтаа бол тэгэд ер нь бол тасалдаггүй. Гэхдээ мэдээж том номыг бол 2 өдөр 3 өдөр өдөр ч юм болно. Гэхдээ ер нь бол нэг барьчвал салахгүй шиг байж байгаа дуусчихыг боддог. Одоо хүүхд бол танай хүүхдүүд харин би бас сая чамаг ярьж байхад бодлоо энэ хүүхд болохоор мэдээж одоо нэг том номыг энэ төр бол тэр дээр суугаад сонсч чадахгүй шүү дээ. Дээрэс нь хүүхдийн өөрийнх нь анхаарал нэг юмд анхаарал төвлөрөх хугацаа гэж бас байна те. Тэрэнд нь тохирлоод энэ Монгол одоо үлгэрч гэдэг юм уу та нарын энэ одоо тавчлаад богсоход нэг юм хэмжээ гаргаад ш 15 минут дотор уншчихаа. Тэгвэл 10 минутын дотор хүүхдийг ингээд төвлөрүүлчихээр те. Тэр хугацаанд нь л тийм хугацаатай юм байна гэсэн ярьж байгаа ч юмс ойлголоо л да. Тэгээд тэгэхгүй хүүхдэд нэг бүтэн цаг одоо 5 настай хүүхдэд цаг суугаад ном уншаад ингэж бол байхгүй шүү дээ. Тусаад явчихсан сонсохгүй. Ичсэн сонирхолтой байсан ч гэсэн цаанаасаа би энийг гатхаад ороосон юм гатхаад усаа явчихдаг шүү дээ. Ер нь хүүхдээс зураг зурдаг. Зураг зурнаа. Энэ хүүхдийн одоо ингээд жишээлбэл 3-4 настай хүүхдийн хэл бол зураг шүү дээ. Яг л тэр ингээд гэр бүлээ ингээд аавыгаа зураа хийж байгаа зураал те. Тэгээ хайртай гээл одоо эсвэл аавыгаа илүү ойрхон зурдаг ч юм эсвэл аавыгаа илүү хол зурдаг ч. Машин галзураал те. Сургуулаад чинь нэг өөрөө нэг юм өөрийнхөө хайртай байгаамаа мэдрэмжүүдээ илэрхийлж байгаа юм шүү дээ. Тийм. Манайхан болохоор зэрэг ээж авч ингээд хөвчлээ ингээд дуулцсан ч юм уу гадны юм контентын дөрүүд ингээд зураад ингэх юм бол манай хүүхд авьяастай бас гэж хэлдэг байна. Энэ та хүүхдийн зураг дээр анхаарна бас харна тэгэл манай том бол их зурна. Ер нь хичээлийнхээс илүү баг зурх сонирхолтой. Одоо Монголд хийхээс илүү тэгээд зурж ивэл өөртөө сонирхолтой. Тийм болохоор би нэг зураг зурчих. Тэгээд дараа хичээлээ хийснэ гэдэг тэгэхгүй тэгээд зурдаг. Манай багаас ахыгаа дагаад зурж гин. Тэгээд хүүхдийн зургийг бас тэгээд тайлж зарим нь бол тайлж уншихад хэцүү. Яаж тэр машиныг тийм болгож хараад байна гэж би бол төсөөлөхгүй. Тэ? Одоо жишээлбэл уралжин дугуйтай ч байдаг юм уу? Дээвэр амьдрал дээр ингээд агаар дээр цасгал зам дээр явж болохоор үгүй машиныг хэрнээ замаас нь өндөж ямаа гэж урдсан байгаа шүү дээ. Тэгсэр энэ ингээ явж байгаа юм гэж бодож чаддаг юм байх юм шигтэй тий. Тэгсэн чинь нэг өдөр манай их нэвтгсэн байхгүй. За хүүхдийн зургийг хардаа гэдгсэн. Тэгсэн чинь аавыгаа бүр нөгөө болон дээр турч. Тэгсэн чинь яасан юм бэ? Аав их болоогүй байхаа гэсэн. Айж удаж байгаа байхгүй. Тэг манай хүүхдээс юу ч жоохон айс баг. За ер нь яг юу гэд мэдээж би бас өөрөө зураач хүн чинь ингээл жоохон ороо ингээ ажил харсаа дараа мараас суул жоохон боломжтой идэх байхгүй. Гэхдээ тэр зургаас хойш би аль болох эртэл харимаас надад болчихсон байна шүү. Харин наваг бас тэгсэн. Наваг бас ингээ аавыгаа зурц, ээжигээ зурц, өөртөө зурцсан байгаа. Тэрэн дээрээ би ийм бүх юм хаваар малгаж авчихсан. Хараа өөртөө айгуугаа өнгөтэй өөдтэй хувцастай байгаад байгаа. Наваг бодоор зурц. Яг наваг хаваар зурцсан гэсэн чинь та ажилдаа явчаад харанхуй ороо ирж байгаа гэж байгаа шүү. Яг үгүй тий. Тэгэхээр тэр гол бас бодож байгаа байхгүй нэг тэрийг бодож байгаа. Харанхуй гэж бодохоор одоо тэ сүүдэр шиг тий. Бодогдчих ч юм уу тэгж хараад бодсон юм байна да гэж бодож байгаа. Нөгөө талаасаа би өөрийгөө бас бодож байгаа шүү дээ. Сайвар майвар хувцас өмсчээ те. Ер нь ирчүүч нэг хвчлэлний хар саарл хар хөнх мөх сонголттой байдаг шүү дээ.
Тэгээ бас бодож байгаа ш тэн дээр чинь цайвар цагаан юм өмсчээд зурган дээр хүртэл ингэж хараар зурглах гэжтэй гэж бодож байгаа. Хүүхдийнхээ сэтгүүнээс бас өөртөө тусгал аваад. Ерөнхийдөө тэгээд бас тантай хоромхон төдий ч гэсэндээ бас ингээ уулз баярлалаа. За ингээ танд амжилт хүсье. За баярлалаа. Танай хүүхэд чи одоо 5 настай 7 настай одоо 2 хүүхэд. За энэ номыг бас оноо ятагс гарч байгаа юм. За энэ сүүл сая гарсан хамгийн сүүлийн Тий одоо энэ дэлхийд одоо бестселлер юм байна те. Тий профило гэдэг. Антисиг бас тайлбарлуулаад очиод хүүхдтэй хамт уншия. Манай том бол өөрөө уншчихна. Өөрөө уншдаг болохоор өөрөө унших нь сонирхолтой байх шиг байгаа. Би өөрөө уншна гэдэг уншиж байгаа. Манай баг бол яач одоо жүжиглж үзүүлнэ л те. За баярлалаа. За их баярлалаа. За амжилт.